Cutting. Production. Энэ бичлэг таалагдчихвэл лайк, коммент, subscribe хийгээрэй. Гэж би худлаа гэж чадахгүй нууцлаарай чамгүйгээ Сайн уу? Өнөөдөр бүтцээ өдөр өглөө босоод өглөө ч ихтэй цаг амар орой 11 өнгөрч байгаа. Өчтөр нөгөө гарчгүйгээ юу нэлээд тарсан нам утсан. Тэгээд өнөөдөр болохоор миний дуртай бүтцээ өдөр. Тэгээд алж төндөө юу хийм кафе орн. Тэгээ бас YouTube-ийнхаа бичлэгийг өнөөдөр хийн. Бичлэгээ рекорд хийн, edit хийн, тэгээд upload хийн. Яа, тэгээд let's get started. Би сая өглөө босоод нэг аяг босуучлаа. Тэгээд нэг апдейт. Тавт өдөрний гоё байр очиж үзсэн. Тэгээ хэрвээ тэр окей гэх юм бол би удахгүй тийшээ нүүн. Яа, тэгээд өдрийг хамтдаа өнгөрөөцгөөе. Өнөөдөр гоё нартай өдөр байна. Тэгээд бүтцээ өдрийн өглөө нэг иймэрхүү байна да. Айсландад өчигдөр өнөөдөр 2 маш гоё
Дулаахан байлаа. Би баруун өчтөр шорс бодуулахтай шууд гараад гүйсэн чинь айгуу гоё дулаахан байсан. Тэгээ өнөөдрийн влогтоо Айсландын хотын төвийн даунтауны годомжуудыг танарт харуулъя гэж бодлоо. Тэгээд төв рүү орохоор харуулъя. Миний амьдардаг энэ газрын ойр хавь дандаа юм элчин сайдын ямд байдیں۔ Тэгээд энэ ч болохоор юм Greenland-ийн юм элчин сайдын ям байдаг. Ямар сонирхолтой логотой улс илээ Greenland. Би өмнө юусэн мэддэг байсан. Тэгээд энэ ч ирээд яг ингээ хажуугаар нь алхаж та. Ямар сонирхолтой логотой улс вэ гэж бодсон. Өнөөдөр үнэхээр гоё нартай өдөр байна. За хотын төв рүү даунтаун руу яг яаж явах вэ гэхээр тийшээ явж болно, бас ийшээ явж болно. Гэтэ би өнөөдөр энэ талаар нь явж үзье гэж бодлоо. Яагаад гэхээр энэ чинь айгүй хөөрхөн нэг барилгууд идэм маа яг тийм Central яг Сүхбаатарын талбай шиг талбай гэх юм уу энэ жижигэн талбай. Тэгээд барилгууд нь айгүй сонирхолтой би танарт харуулъя яартаа. Яра сонирхолтой. Дандаа юм нэгсэн тод өнгийн тийм тосгоных шиг тийм барилгуудтай гэх юм уу. Гэтэ яг орчин үеийн нэг юм барилгууд байж идэг л да. Ер нь бол өөрсдөө ийм холимог modern тэгээд ийм жоохон эртний ийм хоёр vibe-ийг хамтдан ингээд хадгалсан барилгууд аягүй их байдаг. Тэр нэг уг нэг юу агаад тэр нөгөө алсыг харагч эндтэй ажилт юм уу бүү мэд ямарч ингээл бэжлээдэг. За энэ яг төвчл байна. Яра дэвтэйчдэр энэ дээрага юу гоёгац цагаан баагатай тэнгуүтэй хажууд талаас тэр нь болохоор яг Айсландын алдартай Puffin гэдэг тэр шоу. Тэгээ цаана ингээ Northern Light харагдсан. Яг төв талбай болохоор нэг иймэрхүү байд юм байна. Айгүй их зочид буудлууд их байдаг энэ аваар. Саяхан гэсэн чинь өчтөр орой би нөгөө нэг яг Айсландын эдний нөгөө Facebook групп байдаг хэвгүй юу. Тэгээдсэн чи яг даунтаунд жоохон Northern Light харагдсан гэсэн. Тэгээд удахгүй би танарт харуулж магадгүй нэ. За ийшээ яв. Тэгээд би тийшээ нөгөө тийшээ ирэж яваад ер нь бол даунтаун 5 алхалт авсан зөө. Тэгэхээр 5 алхалтыг танарт өнөөдөр харуулцгаая. Ийм food хоолууд аягүй байдаг. Төрөл бүрийн ингээд хоолууд гаргадаг. Жуулчид их байдаг болохоор бас сонголттой ихэд аягүй амар байд юм болов. Тэгээд гадаа ингээд сууж юм уу тэгээд энэ дээр бас яг улаан өгтэй яартаа. Энэ барилга байна. Гадаа ингэж сууж өрнө хийддэг юм калчер аягүй их байдаг. Энэ Европын орны нийлэн юм шиг байна юм да. Энэ нэг ямар гоё. Хоолны газар байна. Хоолны газар биш шүү дээ. Дэлгүүр юм байна. Би чарч үзэж байгаагүй. Тийм юу байна? Одоо ийшээ яваад гоё сонирхолтой газруудыг харилцгаая. Энэ нэг содон өнгийн барилгууд айгүй их байгаа. Зэвний шаргал, улаан. Годомжаар бол ихтэй дандаа зурчаад л юм л байгаа энэ хаваар. Энэ fish company гэдэг энэ газар айгүй гоё fish and chips байдаг гэсэн. Яарта. Гадаа нэг ингэ сууж болдог. Айсландын хоол хэдэн төгрөгийн үнэтэйг танарт харуулах уу? Энд ч ихтэй үнэн байна уу? It's fine. Баггүй наа. За нэг average 2-3 мянган Iceland krona гэхээр Монгол мөнгөөр шилжүүлэхээр нэг хүний хоол нэг 90 мянга байд юм уу? Босод орнтой харьцуулахад бол гайгүй л хальтагтай Монголтой харьцуулахад жоохон тий санагдчих байсан.
За ийшээ яваад бол их сони юм байхгүй. Одоо буцаад ийшээ баруун тишээ гэргээд та нарт харуулъя. Энэ болохоор Reykjavik Art Museum гэдэг. Тэгээд нөгөө нэг сонирхолтой юм нь эднэрийн нөгөө музейнууд нь дандаа төлбөртэй ордог. Лондон юм нөгөө биш шүү дээ. Тэрнгээр өөр. За ийшээ ингээ авангууд ингээд шууд ингээд бомтод байдаг. Тийшээ явал тэр чинь юу харагдчих. Хөлөг гонгоц гэдэг үлээ. Хөлөг гонгоцуд байна. Тэгээд уршаагаас ингээ бомт. Одоо ингээ эргэн тойронд далаа байгаа. Би тэгээ нэг тийшээ гарахдаа та нарт далаас харуулна. Одоо болохоор ингээд яг даунтаунаа тойрол харуулъя. Coffee culture гэж юм айгүй их хөгжсөн болсон юм шиг санагдсан надаа. Нөгөө кофег бараг шүний орой бараг 5-6 олж авч хүртэл уудаг. Тэгээ та нар нөлөөлөх юм уу гэхээр угаасаа юу байдаг гэсэн. Уугаад сурцсан байдаг гэсэн айгүй шинэ. Айслаад хүмүүс л тийм. Энэ арт айгүй гоо шинэтэй бичдэг аа. Ийм арт музейм байна. Энэ саяны барилгын нөгөө талаас нь харж байна. Одоо энэ хүмүүс бол гадаа суугаад кофе энтер уугаад. Тэгээ өнөөдөр би бас планы дагуу нэг кофе шопт орсон гэсэн төлөвлөгөө байгаа. Би нөгөө өмнөх влогоор хэлсэнчлэн нэг Sunday болгоно нэг кофе шоп туршаад гоё кофе, pastry энтер идэх гэсэн төлөвлөгөө байгаа. Энэ нэг илхүүр юм шүү. Ресторан ч юм уу? Ресторан нэ. Тэгэхээр өнөөдөр нэг юу орно? Bakery орох ажилдаа явж байна. Зуулчид ирээ шууд энэчнээс машин түрээслээд машин барьдаг болохоор зарим хүмүүсүүд нь жоохон амар муу жолоочууд ихэд юм билээ. Уг нь local Iceland хүмүүсүүд бол амар гэл хүмүүс явж хаад айгу гаргаж өгөөд амар nice байдаг. Тэгсэн чинь би төгсөө жолчдод тийм итгэх болохоор зааш нэг годомжоор нь явлаа. Тэгээд Iceland гэдэг ер нь улсад ер нь хоёрхан night club байдаг. Тэр нь хаана гэдэг гэхээр Reykjavik байдаг ахны. Бусад хотод ерөөсөө night club байдаг уу гэсэн. Яра. Вау. Нэм хавхаар барилгууд нэр айгүй их харагддаг шүү дээ. Тэгээд саяны шиг юм улаан барилгын гараад ирлээ. Тийм дэлгүүрүүдтэй юм Iceland-ийн өөрсдийнхөө юмнуудыг айгүй рекламддаг. Нөгөө саяны хэлээдсэн шуучин шүү дээ. Puffin. Энэ нөгөө миний авсасаа нөгөө Sour of Iceland гэдэг нь байх хэрэгтэй харах хэрэгтэйсэхгүй юу? Эсэн чи заримдаа нөгөө гарч ирэхгүй харагддаг. Энэ цагтаагийн машин байна. Тэгэхээр цагтаа юу зам дээр өрнөлөх байхгүй. Энэ ийм их машинууд байдаг. Сая л хоёр хэдүүлээ төрчөөс гараад ингээ артур нь төрөл буцаагаад ирсэхгүй. Одоо тэгээ шилцгаа. Энэ нэг Iceberg гэдэг энэ хувцсны дэлгүүр нь болохоор бас Iceland-ийн ялцтай нөгөө нэг өвлөгийн хувцсны дэлгүүр тэгээ бас юм сувенир гэдэг зарт юм билээ. Гоо сайхны дэлгүүр. Гоо сайхны үйлчилгээ амар үнэтэй. Нэг хомсоо бодуулахад л 11,000 Исланд крона гэхээр Монгол мөнгөөр 330,000 юм уу? Арилцаагаар хомсаа гэлээр бодуулаад явах мөнгө нь тийм байдаг бахнэ. Тэгэхээр Монгол явбал хүмүүс ингээд гадаад байгаа хүмүүсд Монголд ирээд бүх юмаа инсталлдээд өгчрийг нь ер нь ойлгоод шүү. Тэгэл ингээ хүмүүсүүд 8 гоё зэрэг ингээл годомжинд ном уншаал ингээ сууж кофе уугаал. Нэг тэр гоё кофений газар юм шиг байна. Өмнө явж байхдаа бас ирсэн. Гинэ. Дараа нь шорж ирцгээ. Би тэгээд ч гэсэн өнөөдөр бүх бичлэгүүдээ та нарт харуулчаад тэгээд энэ гоё хоолны газар. Вот. Гэсэн бүх бичлэгүүдээ биччихээд тэгээд та нарт кофе шоп орж харуулъя. Энэ нөгөө Iceland-ийн амар алдартай hot dog-ны газар. Ингээд Iceland-д ирүүлийн hot dog-ыг заавал идэж үзэх хэрэгтэй гэж хэлээ. Тийм байна. Одоо ийшээ явахаар тэгээд би яг зохион байгуулалттай явах болохгүй. Тэгээд за буцаж ирээд ирэх чи дөө. За энэ хоор
Яг даунтаун дээр ер нь бол энэ хаваар мейн гудамжны нагаа. Тэгээд энэ тоо хүсий гэдэг нэг газар нь болохоор татварын албан билээ. Тэгээ шууд чигээрээ гараад нөгөө далаа руу гаад ирчин. Сайтар арт музеймын тэрнгээр ороод наартаар гараад хүрэж ирсэн. Одоо болохоор иш хэлцгаа. Энэ нөгөө миний байнга ордог тэр join juice байна. Байнга л орт. Өнөөдөр иш орохгүй. Бараг нөгөө ажилтдаг хүмүүсүүд нь таньдаг болсон. Энэ байнга орж ирсэн. Энэ hot dog бүр ингээ ийм авир очтой за. Тэгээ би зөндөө бичлэгийг харсан чинь их гоё юм бол биш л байсан тэгээд. Дараа яг хөө тэгж жагаад би яг food team vlog хийхээрээ бүгдээр ингээ харуулъя гэж бодлоо. Нэг өдөрт юу идэж байгаагаа харуулдаг тийм бичлэгүүд байдаг шүү дээ. Тийм бичлэг хий гэж бодлоо. Ийшээ ингээ харахаар дэлгүүрүүд нь байна. Энэ угаасаа жоохон luxury юмнууд байдаг. Нөгөө гудамж гэх юм уу? Rolex энэ байна. Цагаар өнөөдөр үнэхээр гоё наа. Тэгээд чи манай гэрийн ээж хоёрхан төлөв байдаг гэдгсэн тэрний ээж cost тэгээ H&M-ийн хоёр л байдаг. Тэгээд энэ ч нэг тийм юу байна. Тэр чи харагдаж байна уу? Нэг ийм зүгээр нэг байрлах шиг юм биш юу лээ. Хөшөө. За ийм нэг сонирхолтой байрлал байна. Энэ дэхтэй номын дэлгүүрээ. Ишигээ нэг өөр сонирхолтой юм баггүй. Ер нь их ингээд уцаа ориглоор энэ чинь ингээд ориглал гэж тий хараа ориглал гэж тий. За одоо тэр дээр нэг аягүй хөрхөн зайсан толгоол юм да. Нэг ч нэг өндөр дээр нэг юм бааж тийшээ гарч үзцгээе. Би гарч үзээгүй хүмүүс өндөө гараадсан. Тэгээ бичлэгээ хийж явж байгаа хадаас гарч үзцгээе. Одоо ингээд чигээрээ харахаар тийшээ нөгөө Opera House тэг юу энэ бүгдээр улаан гэсэн юм. Тэр харагдсан тийшээ гарыг. Тэр нөгөө нэг юу болдог. Байлаатууд аягүй их тоглогддог. Тэгээ тэр чинь аягүй хүмүүс ирдэг. Тэр чинээс бас зөндөө автобусууд ийшээ тур хийж явдаг. Бэлэн үеийн ямар амар бензвэ. За хатын төвийн хандлахаар гол годомжин болохоор энэс дэшээ хандлахад байдаг. Тэгэхээр хэдүүлээ энэ дэшээ ирж иччихэд тэгээ тэр гол годомжоор нэцгаа. Тэгээ би кафе орё гэж бодлоо. Үсэж байна. За дэшээ гараад ирсэн чи юм хөшөө байна. Зайсан толгой шиг юм газар бас хөшөөлөх гол та. Хөшөө байна. Тэгээ эргэн тойрон бах юм сандал тавьсан. Юу гэсэн утгатай хөшөө гинөө? Тэгээд эргэн тойрон юм гоё. Бифтэй. Энэ нөгөө миний Лондон очих дуртай Primrose Hill шиг газар шүү дээ. Энэ хараа хотынхон бүх хэсгийг ингэж харж болохоор тэгээд зуулчид амар хэрцүүцсэн сууч. Тэгээд энэ нөгөө нэг алсыг харагч нь байна. Ер нь бол даунтаун энэчнээс ахуулаад ингээд дэшээ гараад ингээд тойроод тэгэл болсон шүү. Өөр юм баггүй. Энэ гоё Opera Center байна. Harpaget. Тэний ийм л газар байна да. Би нөгөө
микрофон зүгээгүй сонсогдож байгаа болов. Өнөөдөр сагагаа гоё наа. За тамиртай хаа. Одоо дараагийнхаа стрит руу явцгаая. Эцнээс гараад тэрнгээр дэшээ гараад энэ зайны аргашаа очсон. Одончноос юм бол тэнгэ нөгөө ноон гэрлэсхаараа ийм анивчдаг юм дуу гараад идэг. Бидтэй амар дулаахан бахад юу хийчих. Юу кишмэр усаа гарч ирчих. Хатан. Prime Minister's Office гинэ. 1761-ээс 71 оны хооронд байсан юм байна. Тэгээд нэг хотын төвд юм байрлагатай. Тэгээд өчиг хөшөөнд шугаа. Нэг юм байлаа байна. За одоо тэгээд Main Street руу орцгоо. Дашаа ортог амьд өвчмийн юм шүү. За энэ нэг юм хотын төвтэй аюу их юм парк шиг жижиг юм юмуд аюу их байдаг. Ямар нэгтэй газар вэ гэхээр ийм газар ахны бүгдээр ажиллаж хэлсэн юм даач. Иймтэй ямар сонирхолтой хөшөө вэ? Энэ яг би яг бүтсэн өдөр хүсээ цуглуулсан явахаар яг иймэрхүү явдаг шиг санагдчих. Ингээ хоёр талтай юм барьцсан тэгэнгүүтээ арай гэж алхаа явчаа. Энэ яг начаа харагдчих. Яа. Тэгээ ийшээ явахаараа City Hall-ага. Тэгээд нэг нуур байдаг. Одоо ийшээ явж хадал. Намайг надад зөвхөн өгшөө хийцээ үг. Энд гэхдээ нэг тийм үнэний нэг музей шиг юм байдаг гэсэн харагдахгүй ах юм байдаг юм бах таа. Хүмүүс энэ ширээний тест тоглож байна. Би юм газар байдаг гэж мэдэхгүйсэн юм. За тэгвэл дэшээ яваад гол юуруу авчиж үзтгээ. Нэг юм бай. За энэ ашаараа айгу зурчдын их дуртай юм юуны газар гэсэн юм bakery pastry дээр зардаг. Юм газар гэсэн би та нарт орж харуулъя. Би бас bakery төлөвлөгөөтэй авч байгаа болохоор ямар хах нь харъя. Юу гэдэг юм бэ? Vanilla donuts, onion chocolate, ham and cheese. Ямар ham and cheese байдаг юм бэ нэрээ? Хүмүүс гоё. Гэтэ яг сууж идэхийн тулд жоохон хүлээх юм байна. Тэгэхээр би кофе шопыг суумаар болохоор
Биш яах вэ? Дараа одоо орч. Зя. Ийм газар. Бака гэдэг газар шүү. Бэквэний газар ээ. За энэ бол нөгөө хамгийн хилээдсэн гол стрит нэ. Нэрийг хэлэх гэж ихтэй аягүй хэцүү. Айгүй их тийм нөгөө зоолчдыг татсан Айсландын өөрсдийнх нь ийм нэрийн дэлгүүрүүд, сувенир шопууд айгүй их байдаг. Тэгээ нөгөө нэг Icelandic souvenir shop гэдэг газар юм ахаас илүү Айсланд хэлээр бичсэн дэлгүүрээс юм бол арай тийм яг authentic тийм яг жинхэнэ байдаг гэсэн. Мэдхгүй яг үнэ үгүй мэдхгүй. Тийм байдаг гэсэн. Тэгээ годомж нь ерөөхдөө иймэрхүү л. Та нарын гэртийн яартаа яг ийм юу байдаг гэсэн үү? Ийм яг ийм юунод санаад надаа яг манай гэрт нэг битгүү гэрийн маавл чирсэн байсан бах нэг юм байдаг усахгүй. Тэгээ энэ ч яшаа тарсан чи яг Европод байдаг юм шиг лээ. За ийшээ яваад амар тийм нөгөө дэшээ юм өгсөн юутайгаад годомжтой Сан Франциско шиг up and down амар их болсон. Ямар олон хүмүүс вэ? Энэ нэг ингэдэм байлээ. Ах сайн бүтсэн өдөр болохоор хүмүүс хөдөө биш хотын түгээр ингээм юм хармаар байвал нэг гайд Iceland хүн англитэй тэгээ ингээ хүмүүсүүдийг дагуулад хотын төвийн ингээ газруудыг тайлбарлаад хөлөөрөө гайд хийдэг. Сонирхолтой. Энэ тафинараа бүр амар шат хүмүүсүүд байна. За. Юу. Ийшээгээ шууд ингээ явгууны алхаж болох завтай. Зарим зам нь болохоор шууд болтоггүй. Нэрээ юм second hand тийм шопод айгуух байдаг. Тэгээ энэ бол яг тийм л хүн байна. Яг бахан хүмүүс юм тайлбарлал. Гэтэ энэ Iceland хүн биш бүр өөр шүү. За одоо хамгийн дуртай алдартай тэр нөгөө юуг нь харалцгаая. Rainbow Street. Окей. За энэ нөгөө алдартай Rainbow Street нэ чигээр явсараад Iceland-ийн Reykjavík-ийн хамгийн өндөр барилга буюу тэр сүм харагдчихээн. Нэрийг энэ ч оруулчих. Айгу хэлэхэд хэцүү сүм. Хүмүүс их зураг авах юм лээ. Үнэ. Зураг авах байхгүй даа өөрөө ингэж таа. Хүмүүс ингэ гадаа фишинг чипс энэ төрөдөл. Энэ зүрийн Iceland-ийн нөгөө бүтсэн өдөр бол биш байна. Маш халуун байна. Sample sales nih. Oh ini нөгөө саяны өндөр машин дахиад хийж явчих. Тийш яваа тэр нөгөө гол юу наага. Гэтэ би энэ доошо байгаа та нарт нөгөө Main Street-ийн юг өршөлтөд харуулъя. Тэгээ буцаад ирэхдээ тэр сумыг харуулъя. Энэ удаагтай амжихгүй бол дараагийнхаа видеон дээр харуулсан ч болчихдоо. Яа. Юм газар байна.
Нөгөө онгоцны буудлын хотын төвдөд байдаг болохоор амар хонгоцны юм аягүй их сонсогддог. Юм газар бай. Нэг амар сонирхолтой нэг юу энэ байд юм бэлээ. Номын сан дотор лайв мьюзик сонсон хүмүүс ном уншдаг шиг тийм газар. За энэ одомчны нэрийг за бид харуулъя. За ийм штэ годомж байна. Нэр нь нэ. Сая ирчнээс дэшээ гараад Rainbow Street-ээр буугаад энэ ч гараад ирсэн. Одоо ийшээ яваад Main Street-ээр нь жахаа. Perché le figli queer che stavano Айсландын алдартай Blue Lagoon гэдэг нэг юу байдгийг хүмүүсийн яг алжаал талих газар гэх юм уу юм далайн эрэг дээр ингээд маск тавьчаад ингэж ордог. Тэрнийх нь өөрсдийнх нь skin care гэсэн. Тэгээ энэ цаанаасаа нэг sample гэдэг нэг skin care product өгдөг гэдэг. Тэр нь айгүй алдартай болсон чинь ингээд skin care brand өөрсдөө ингээд өсгөн байгуулсан. Та айгүй сайн ингээд хичээлээ. Би Blue Lagoon авахаараа танарт саруулнаа. Энэ болохоор нөгөө нэг саяны хэлээдсэн номын Old Book Shop гэж намын дэлгүүр тэгээ дотроо шууд live music дээр арта. Live music гэдэг газар. Тэгээд if you тэ Iceland дээрвэл Shop Iceland гэдэг газар символ авдаг тийм гэсэн шүү. Энэ бол coffee shop хаалны газар л юм байна. Нөгөө зуулчид их байдаг болохоор. Яа. Энэ амар хөөрхөн газар байгааз нэг тийм шилэн харгал дотор хүмүүс хоол идээ, кофе уугаа. Яна. Нэг тийм rainbow тийм барилга байна. Яра. Яа хөөрхөн хавээ. Энэ лач гинэ за нөгөө Айсландын алдартай lamb soup and feed гэдэг үе тэгвэл ингэ бай. 2900 Iceland krona гинэ. Зочид болоод айгүй их ойрхон төвдөө шууд ингэж бичдэг. Тэгээ нөгөө айгүй их зуулчид ирдэг болохоор ингээд зам засварын ажил айгүй их ойр хийж байгаа гэдгсэн. Нэр Айсланд улсынх нь ерөнхийлөгч нь эмэгтэй хүн байдаг гэсэн. Сонирхолтой байгааз. Эмэгтэй ерөнхийлөгчтэй улсад амьдардаг ахны. Тэгээ манайхаар л Jack's Coffee гэдэг шиг энэ tea and coffee гэдэг энэ юу болохоор Айсландын өөрсдийнх нь төсөлчээ кофе шоп. Тэгээд энэ нөгөө хоолны газар дандаа юм амар бишээс тийм хоолны газар амар хэд юм билээ. Тийм болохоор бас арай чухантай байдаг ч юм болов. Тийм. Ийм халуун байна. One more puffing. Puffing гараад дүүрэн байна дөө.
Тэгээ миний нөгөө өмнө орох гээд орж амжиж чадаагүй кофе шоп энэ. Sad Hall гээд өнөөдөр хэр очтой юм бас хараад. Үнийчээ суугаад гоё кофе умаар авахгүй юу? сар шинэ байранд болцгаа нүүл. Тэгээд би бас шинэ сар гараад нэг тийшээ аялна. Тэгээд та нар хамтаагаарай. Энэ нэг хотел. Тэгээд дараа юм хөрхөн кофе шоптай. Ойгоц. Jazz music гарт юм ээ. Тэгээ сая хэдүүлээ хэмлэлээд орж ирсэн хэсэг тэртээс эхэлж байна. Зөвөр нь бол хотын төв ингээл дуусахаар байна. Тэгэхээр жижигхэн санагчи та нар. Пөлөөрөө хэд тариалчихлаа. Догоотаа хүмүүсүүд нөгөө машин замаар явж болтгоо хүний замаар явдаг учраас жоохон аюултай. Энэ нэг яг тийм нөгөө нэг 23 дахь сургуулийн яг арт эд өгсөн нэг хэсэгтэй явж ижилхэн юм би. Эхлэхүүрийн харт манай 10 жилийн сургуулийн яг тийм ижилхэн талбай байна. The Pride Month болж болохоор тийм бүлийн Pride-ийн нөгөө юу талбай нь явж. За таалагдсан гэж найдаж байна. Дараагийн блог хүртэл төр баяртай. Эхлэлгүй шууд блог хүрсэн биз дээ. За.